Түрүү сайд хэлжсэн ажил хүчний хомсдол гэж ярьж ирсэн. Ажил хүчин чинь бол энэ төрийн алба тэгээд энэ төрийн өмчт компаниуд дээр байгаа юм байлээ шүү. Саяхан дэлгэр сайхан сайд битээр Зүүн Баянгийн төмөр зам, 5-7 Гашуун Сүхбаатарын төмөр зам гэдэг 2 төмөр зам дээр очиход ер нь 800-аас 1000 хүнтэй тус үрдэ байна лээ. За яг тийм хэмжээний одоо хувийн төмөр зам дээр одоо 200 хүн ажиллаж байгаа жишээтэй. Тэгэхээр хувийн аж ахуй нэгж хийж байгаа ажлыг төрийн одоо өмчт компани 4-5 дахин их одоо хүнээр хийж байгаа юм байлээ шүү. Тэгээд цалин авсан. Тэгээ ажилгүй ингээд баахан хүмүүс чинь энэ төрийн өмчт компаниуд дээр шигдсэн, энэ төрийн албанд чинь шигдсэн ийм байдалтай байгаа юм байна лээ. Тийм учраас ажил хүчний хомсдол гэж ярихаас илүү ажил хүчнийхээ одоо зохицуултыг зөв хийх хэрэгтэй юм байлээ. За асуулт нь энэ шууд хэлцэж байгаа асуудалтай холбоогүй ч гэсэн яамныхан байгаа учраас тэгээд надаас бас сонгогчд асуугаад байгаа учраас асуучих. Өнгөрсөн жил энэ Тэмүүлэн гишүүн бид нар хамтраад малчны тухай хууль баталсан юм. Тэгээд малчны тухай хуулинд нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөж төлөвлөх боломж олгоно гэд оруулсан. Үүнийг асуугаад байгаа. Журам батлагдана гэдсэн хариу өгсөн. Журам нь хизээ батлагдах юм. Одоо яг тодорхой хэлэгдэх ш. Журам нь батлагдах юм уу юм уу? Энэ заалт ер нь цаашдаа хэрэгжих юм уу? Хэрэгжихгүй бол одоо яамнаас хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хойшлуулдаг юм уу? Аль эсвэл буцаагаад нэмэлт өөрчлөлт оруулаад авчаа идэг юм уу? Нэг тийш нь болохгүй бол нэг баахан малчтад одоо хүлээлт үүсгэсэн. Хоёрдуг бол одоо малчтыг ипотекийн зээлд хамруулна гэд орцсон. Малчны нэг хүүхдийг нь төрийн өмчийн ихтэй сургуульд сургана гэд төрийн зардлаар орцсон. Нэг ийм хууль одоо батлагдаад 1 сарын 1-ээс эхлээ хэрэгжиж байхад одоо газар дээр ингээд хэрэгжүүлэх ёстой газрууд нь яамдууд нь хэрэгжүүлэхгүй маа. Тэг үүнийг их асуугаад байгаа. Та бүхэн нэг товч тодорхой хариулт өгөөч. За, Дармат гишүүний асуулт хариулъя. Инх хамгаалсан сайд. За, Монгол Улсын засгийн газар хууль хэрэгжүүлэх ёстой, хуулиуд хэлж ажиллах ёстой. Энэ малчтын тухай хууль батлагдаж гарсан. Бас нэлээд олон эдийн засгийн үр дагавартай ийм хууль юм байлээ. Тэгээ яг энэ хуулийг одоо хэрэгжүүлэхэд бол засгийн газраас журам батлах ёстой юм. Дармат гишүүнэ. Тэгээд энэ журмыг батлахад одоо яг энэ хуулинд хамрагдах одоо хэдэн малчин байх уу? Бид нар ямар нөхцөл байх уу гэдэг эдийн засгийн тооцоололд бид нар тооцож үзсэн. Тэгээд эдийн засгийн тооцоолол нь бол хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлэх юм бол жил бүхэн нийгмийн даатгалын одоо сан дээр нэг 38-аас 45 тэрбум төгрөгийн одоо нэмэлт зардал гарах одоо нэг ийм асуудал үүсэж байгаа юм. Тэгээд өнгөрсөн хугацаанд бид нар ер нь энэ одоо даатгалын бус зориултаар нийгмийн даатгалын сан дээр одоо хэрэгжүүлсэн улс төрийн шин чанартай одоо энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд бол 6.8 их найдын ачааллыг энэ сан дээр үүрүүлсэн байна. Энэ яг юу гэсэн үг вэ гэхээр шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байгаа ирээдүйдээ тэтгэвртэй хоримтлал хийгээд явж байгаа иргэдийн хоримтлалаас одоо шударга басаар гэдэг юм уу? Одоо хэсэг цөөнх одоо хэсэгт нийгмийн хэсэгт ингээд ийм даатгалын бус одоо хөнгөлт үзүүлж байгаа ийм улс төрийн шийдвэр. Тэгэхээр энэ бол ийм байж болохгүй зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд бол яг малчтлуу чиглэсэн одоо бид нар 4 хууль баталсан юм байлээ. Ажилласан жилийг 10 жилийн нөхөн тооцсон. Тэтгэврийн малчтын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулсан. За ингээд нийгмийн даатгалын нөхөн тооцох тухай, шимтгэлийн нөхөн тооцох тухай болох 7 жилийн хугацаанд сунгасан. Энд одоо бид нар нийт 380 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 380 тэрбум төгрөг. Энэ бол бидний мөнгө биш, төсвийн мөнгө биш. Энэ бол шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байгаа хүмүүсийн тэр даатгалаас хомсолж байгаа илүүр юм байна. Тэгэхээр одоо энийг 26 оны одоо байнгын орон дарагч гэсэн бас нэлээд энэ хуулийн санаачлагч нэг нэлээд бас хууль хэрэгжүүлэхийг шахаж харж ажиллаж байгаа. Тэгээ бид нар 26 оны төсөв улсын төсөв батлагдахад та бүгдэд одоо энэ хуулийг одоо хэрэгжүүлэх энэ их усрыг баталж өгөөч л гэж хүсэж байгаа. Тэгвэл одоо их усргүй. Бид нар энэ бусдын одоо нийгмийн даатгалын шимтгэлээс нэг хэсэг улсууд одоо эдгээр ингээд хариуцлахгүй байсан юм байна. Тэ одоо ингээд тэтгэвэр гаргахад өгчжээ. Нийгмийн даатгалын одоо ингээд нөхөн тооцъё гэдэг ийм хуулийг ерөөс хэрэгжүүлж болохгүй гэж би ойлгож байгаа садврын сайдын хувьд. За одоо бол малчид дээр бид нар малчтын тухай одоо нийгмийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхлээд төрөөс 50% дааж байгаа шүү дээ нийгмийн даатгалын шимтгэлийн. Эхнийх нь 5 жил. Тэр ийм хөнгөлт тавцсан ямар ч хүн байхгүй шүү дээ Монгол улсад. Тэ? Тэгэхээр одоо ингээд нэг хэсэг нийгмийнхаа давхрыг одоо ингэж илүү хөнгөлт үзүүлдэг. Хөнгөлт үзүүлэхдээ
бусдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс бусад улсуудад одоо ингээд ийм хөнгөлт үзүүлдэг одоо ийм тогтолцоо байж болохгүй л гэж харж байна. Тэгэхээр одоо тэтгэврийн одоо шинжлэлийн хууль нийгмийн даатгалын шимтгийн хуулийг улсын хурал дээр удахгүй өргөн барина. За энэ хүрээнд одоо ингээд цөмөрөөс их сайн ярилцах хэрэгтэй байна гэж харж. Өнөөдөр Монгол улсад тэтгэвэр тогтоолгож байгаа 2 хүний нэг нь хөнгөлтөө нөхцлөөр тэтгэврт гарч байгаа шүү дээ. 2 хүний нэг нь. Хөнгөлтөө нөхцлөөр тэтгэврт гарч байгаа ажил мэргэжлийн жагсаалт өнөөдөр 1415 болсон байна. Монгол улсад 4000 гаруй одоо мэргэжил бүртгэлтэй байдаг. 4 хүний нэг нь одоо ингээд хөнгөлтөө нөхцлөөр одоо бусдынхаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр илүү одоо тэтгэвэр авдаг ийм шударга ус тогтолцоог л цөмөрө халах хэрэгтэй юм байна. Энэ дээр тэтгэврийн одоо шинжилүүд явагдана л гэж харж байгаа. За их хамгаалалтын сайд тайлбарч за нэмж Наранбаатар гишүүн тодруулъя. За тэгвэл энэ хуулийн заалт энэ жил хэрэгжихгүй юм байна. Ирэх жил хэрвээ төсөв тавигдвал хэрэгжиж болох юм гэсэн тийм ойлголт авлаа. За бас өөр заалтууд байгаа шүү дээ. Ипотекийн орон сууцны ипотекийн зээл хамруулах, нөгөө хүүхдийн сургалтын төлбөр, хөнгөлтэй зээл энтергээд нийгмийн асуудлын шийдсэн олон заалтууд байгаа. Тэгээд дээрээс одоо ямар нь хэрэгжээд ямар нь хэрэгжих боломжгүй байгаа. За их хамгаалалтын сайд хариулъя. За Наранбаяр сайдынд бас байна. Тэгээ Наранбаяр сайд бас яах хэрэгтэй энэ хуулийн заалт хэрэгжин тийм ээ. Тэгээ энэ сая журмаа засгийн газараар би батлуулсан гэж ойлгосон. Одоо малчны нэг хүүхдийг нөгөө мэрэгчлэр нь хөдөө аж ахуйн мэрэгчлэр тийм хөдөө аж ахуйн мэрэгчлэр сурахад бол боловсролын зээлийн сангаас одоо зээл болох энэ заалт хэрэгжинэ. Ипотекийн зээл болох заалт хэрэгжинэ. Ипотекийн зээл болох заалт одоо яагаад удаашралтай байсан бэ гэхээр энэ малчны нөгөө хотхон хөдөөд амны орон сууц барихад тэрийн ипотекийн зээлээ санхүүжүүлэх энэ амны орон сууцын стандарт батлагддаг байсан Наранбаяр сайд гишүүнэ. Тэгэхээр одоо энэ стандарт сая барилгын ам дээр батлагдсан. За тийм учраас бол одоо ипотекийн зээлийн одоо ипотекийн зээл гэхээр нэг хязгааргүй зээл гэдэг юм шиг бид нар ойлгож болохгүй. Жилд бид нар 1.2 их найдын л одоо зорилттой бүлэгд байгаа энэ зээлийг олгоё гэж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол 50% нь хөдөө орон нутаг буюу одоо сум хөдөөд амьдарж байгаа малчид төрийн албан агч нар зориулсан одоо энэ зээлийн одоо баталгууд явнаа. За бусдын бол Наранбаяр сайд хариулах. За Наранбаяр сайд нэмж хариулъя. За баярлалаа. Би маш товчхон хариулъя. Энэ боловсролын зээлийн сангийн журмыг сая засгийн газраар оруулж шинжилж батлуулсан. За энд бол малчны тухай хуулийн 4.2-ийн 5 дээр байгаа энэ заалтыг хэрэгжүүлэхийн заалт нь бол ороод ирсэн. Тэгэхээр 2025 оны 1 сарын 1-ээс одоо хүчин төгөлдрүүлж үйлчилж эхэлсэн энэ хуулийг одоо бид энэ 9-р сарын энэ 25-аас 26 оны хичээлийн жилийн оюутнуудыг хүлээж авах энэтэй холбоотойгоор хэрэгжүүлж эхлэх гэж байна. За 4.2-ийн 5 дээр нь юу гэж заасан бэ гэхээр зэрэг малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр мэргэжлэр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үн төлбөргүй суралцуулах гэсэн ийм байгаа. Тэгэхээр бид энэ журамдаа өөрчлөлт оруулаад одоо малчны нэг хүүхдийг сургахын боломжийг хангацсан байгаа. Одоо маш их сайн уншлаа. Тэгээ малчтад бол маш их том боломжууд гаргасан юм байна. Тэгэхээр одоо зээл бол хоршооны зээл явж байгаа Наранбаатар гишүүнэ. За сая Наранбаяр сайдын хэлсэн одоо малчны нэг хүүхдийг тэр тухайн хөдөө аж ахуйн мэргэжлээр сурах тэр юунууд нь эрхүүд нь нээгдэж байгаа. За малчныг буюу одоо гэр бүлийн малчин гэр бүлийг жилд нэг удаа нөгөө эрүүл мэндийн урьдчилсан үзлэг одоо онцлогоонд хамруулах одоо энэ хуулийн заалт бас байгаа. Энэ бас би хэрэгжээд явж байгаа гэж ойлгосон. Мөнх сайхан гишүүний юугаар бол за одоо ингээд хэрэгжээгүй ганцхан заалт байгаа. Энэ бол нөгөө малчтын нөхөн даатгалын хууль байгаа. За энийгээ цөмөрөө тэтгэврийн шинжилэл, нийгмийн даатгалын шимжиглэлийн одоо энэ хэлцүүлэг улсын хурал дээр явах үед бол тодорхой нэг дундын шийдэл олё гэсэн ийм ойлголттой байна.